Өөдрөг бодолтой дотроос гэрэлцэн бүсгүй тань зориулан хүргэдэг гэлийн хат нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн зочин хойморт өргөдөж буй хүндэт зочноо та бүхэндээ танилцуулъя. 3D гема салууны стилист Баяр Чимгээг тайзнаа орж байна. За үзэсгэлэн бүсгүйдээ орой мэд хүргэе. Баярлалаа. Та хэвчээсээ орой мэд хүргэе. Баярлалаа. Шинэ жилийн баяраас ойртож байгаа учраас бүсгүйчүүдийн нүүр будалт үс засалт за ер нь одоо стилистээс хэрхэн зөвлөгөө авах вэ гэдэг талаар мэдээллийг хуваалцахаар таныг урьсан. За сайн бацхан та бүхэнд орой мэд хүргэе. Өсчин гэдэг мэржлээ эзэмшээд 9 дэх жилдээ болж байна. Дараа сүүлд мейкапаас урсан байгаа. Бодолтон дээр 3D гема салон хүмүүст бас сонирхолтой сонсогдох байна. 3D гэдэг нь болохоор манай яг салооны маань одоо нөгөө онцлог байгаа. Үйлчлүүлэгч одоо үйлчилж байгаа хүн хоёрын маань харилцаа яг ингээд хоёрлсан гурвалсан холбоотойгоор дэлгэцний урд байрлах одоо камерын дээр одоо хэрхэн үсээ одоо яаж янзалж байгааг харах тийм зорилттой дэлгэцтэй байгаа. 3D гэхээр бас нөө бодолтон дээр 3D харагдаж мөрөгдөг байна шүү дээ. Гэхдээ ерөөхдөө бол бодолт одоо бас сүүлийн үед бас 3D ууслалттай болсон байгаа. Тэр чинь ерөөхдөө л 3D тал руугаа гэсэн үг байхгүй. 3D 4D гэдэг чинь ууслалттаараа шинэлэг төвөлттэй гэдэг шиг тий. Бодолт маань хүртэл тийм болсон байгаа ш. Нүрээ бодулчаад өөр өсчин дээр очиж үсээ засуулдаг бол бүгдийг нь одоо цогц хийдэг гэдгээр том даваа талтай. Баяр Чимгээр бодулсан будалт эрэгтэйчүүдэд дийлэнхтэй таалагдаад байдаг байхгүй юу? Хүүхэл дийлэг биш яг нэг тийм амьдрал дайрхан нэг тийм гоё жинхэнэ зэвүүн одоо эмэгтэй дүрийг гаргадаг юм шиг санагдаад байдгийн. Хүүхнүүд маань одоо сүүлийн үеийн одоо чиг хандлах ч юм уу юмыг хараад Facebook, Instagram-аас хараад ерөөдөө Google дийлэг те нэг тиймэрхүү байдал руу айгүйх явшуурдаг болсон. Тэр яг байж болно. Яг хүнийхээ үйлчлүүлэгчийн онцлог болно. Тэгээл хүсэл сонирхол яг ямар зураг авалт, ямар арга хэмжээнд оролцох гээд байгаа юм тий. Яг ямар хувц өмсөх гээд байгаа тэрэнд нь зориулаад ерөөхдөө хийдэг л тий. Тэгээ яг Google дээр шиг болмоор байгаа зураг авалт байл бас хийж болно. Гэхдээ амьдрал дээр бол энгийн зураг авалт, энгийн одоо эфирийн нэвтрүүлэг юу гэдэг тий. Тийм юм дээр бол яг байнгын тийм Google дээр шиг байх бас жоохон өрөөсгөлтэй. Багшийн эрдэм шавьяас гэдэг шиг яг багшийн бодлыг дагаад яг дагаад сурцсан байдаг. Тэгээд хүн болгоны нүд өөр, хөмсөг өөр гэхэд яг л тэр бодолд ингээ харагдаад байхгүй. Яг нэг хэвийн бодолд нь харагдаад байдаг. Бүгдийн нэг дүр төрхтэй нэг дүрт ингээд яг цутгацсан юм шиг болоод байхгүй. Тэгэхээр таны бодолд бол яг нэг хэвийн бодолд байх уу аль эсвэл ерөөсөө бүх төрлөөр бодох уу? Одоо ерөөхдөө нөгөө одоо яг ямар чиглэлээр хуурах гээд байгаа юм тий. Одоо фэшн чиглэлд орох гээд байгаа юм уу? Одоо фэшн шоунд арга хэмжээнд орох гээд байгаа юм эсвэл одоо зүгээр үчийн арга хэмжээ юм уу? Шинжил ч юм уу? Тэ одоо эсвэл зүгээр арай болцох гэж байгаа юм уу? Яг тэрэнд тохируулаад ерөөхдөө янзлал зүгээр гэдэг байхгүй юу? Үсээ нүүр бодолттой. Түүнээс биш зайшгүй за смоки бодол хийгвэл зайшгүй тэрийг хийн гэсэн бол тийм бол байхгүй. Яг нүдэн тохируулж тухайн хүний нүүрний хэлбэр пропорц тий одоо нүд нь унжуу юм уу? Илүү чартгар нүдтэй юм уу? Тэрийг одоо илүү ойрхон нүдтэй бол илүү холдуулж бодно гэсэн үг. Ойрхон нүдтэй бол хамрыг хитрхи дундуур нь одоо яг энэ хоёроор бүр ингээл өндөрлөдөг шүү дээ. Энэ нь бол хитрхи тэгж өндөрлөх айгуу буруу л та. Яг тухайн хүний нүүрний бүтцэл заруулна. Хүмүүс болохоор ингээд өндөрлжил явал гоё өндөр амартай гэдэг шүү дээ. Ойрхон нүдтэй бол бас тийм юм байна шүү дээ. Баяр Чимэг болохоорс яг загвар талдаа фэшн бодолт гэдэг чинь л та. Загвар өмсөгч нартай их хамтарч ажилладаг. Гоёлын бас шилдэг нүр бодогч юм болж ясныг санаж байна. Чи 2015 онд яг анх нөгөө хамгийн анх мэрэгчлийн одоо яг өсчнийг шалгаруулж ирсэн байхгүй одоо өсчин мейкап ч гэдэг чинь ерөөсөө л яг л тайзны ард ерөөсөө яг ямар хүмүүс тэрийг хуургаад байгаа нь дандаа даалт байдаг шүү дээ. Тэгээ яг ямар яагаад энэ хүмүүс юм гоё болж гарч ирээд байгаа юм их хүмүүс нэг тийм сонирн биш. Яг тэр тайзан дээр байгаа хүмүүс л сонирн байдаг те. Тэгэхээр яг тэрийг гоёлынхан маань илүү төлхөө анхаарад тэгээд шилдэг хүсчин шилдэг мейкап артист гэж шалгаруулахаар тийм номинац нэмэлтээр оруулж ирсэн. Тэгэд манаслаа миний би шилдэг хүсчнээр шалгарсан байгаа. Тэгэхээр хүний нүур будна гэдэг бол мөн дээрээс нь үсийг гоё сайхан харагдуулна гэдэг бас их авьяас шаарддаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ авьяас өвлөгдөж ирвүү аль эсвэл хүүхэд байхасаа эхлээл үс зүс ингээл хүний нүур будах туртай ч юм аль эсвэл гоё зурдаг ч юм уу тийм авьяастай байв уу? Хүүхэд байхасаа л ер нь их зурдаг байсан. Ялангуяа эмэгтэй хүнийг бол маш их зурдаг. Цаасан дээр буулгана. Тэгэл тэр нь явандаа бас хүний нүүрэн дээр буулгах
тал руугаа тийм болсон байж магадгүй миний сонирхлын. Тэгээд нэг дээр үед нэг юм юм хожоо хүүхдүүдээ нэг юм тусны альчуур тэрэн дээрээс айгүй их санаа аваад ингээл ямар гоё нүдтэй, ямар гоё хөмсгтэй. Тэгээд нэг энэ чимэл зүйл таксар айгүй их гоё харагдаад тэгэл яг тэндээс яг одоо нэг гоо зөө мэдрэмж одоо өссөн ч гэх юм. Зүгээр насны альчуурнаас ямар их гавьяатай альчуур вэ тэр. Өөрөө би бол тасаа гэсэн юм шүү дээ тий. Тэгээ манай ээж бас дээр нь айгүй тийм гоё нүрэ буддаг эмэгтэй бас өсч юм баггүй маань ээж. Тэгээд нүрээч их буддаг, үсээч бас янзлдаг, өөрөө бас хүнийг гоё болгодог мөртлөө бас өөрөө тийм гоё эмэгтэй байсан. Нүдээ ялангуяа айгүй гоё буддаг. Одооны хор бол омбри уусгалттай гэх юм. Айгүй гоё тэгж мод иргэн нэрдэл яваад байгаа юм шүү дээ. Айгүй их тийм ягаан чернэлийн ягаан одоо уусан тэг одоо чиний яг юу бүх шиг сандал шигтэй. Ийм ягаанаас ийм гүн ягаан ууссан маягтай тэгж айгүй их ягаанаар тэгж уусгаж танддаг. Тод өнгө хүртэл надад бас айгүй гоё нөлөөлсөн байж магадгүй. Мэргэжлэн бас өсч. Эмэгтэйчүүд нүрэ будахтаа үсээ ч юм уу те ер нь анзаардаг. Эсвэл үсээ анзалчаад нүрэ дутуу боддог ч юм уу. Хэдийгээр загвар өмсөөгч одууд те модельүүд за ер нь олонний танил хүмүүстэй хамтарч ажилладаг ч гэсэн яг өөрийгөө бүрэн одоо имиж одоо тодорхойлуулахынсан за нэг өөрийгөө нэг олчихынсан гэсэн хүмүүсээ бол хандаж болох байх гэж бодож байна. Болно үстэй. Жилээтэй шүү дээ. Манай үйлчлүүлэгч чинь дийлэх ингээл бүр одоо нөгөө 8 настайгаас 80 настай гэдэг шиг их олон үйлчлүүлэгч би ер нь бүр хөдөөнөөс хүртэл хөдөө орон нутгаас хүмүүс хүртэл зарж ирээл үйлчлүүлээл өс эзэндээ анхаарал те явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр ерөнхийдөө бол эмэгтэй хүн зүгээр энгийн байх нэг тавилангүй ч юм уу. Тийм хүмүүс шиг санагддаг ш надаа. Заавал гоё ээж энэ. Заавал гоё байсан хүний л хүн ингэж эргэж хардаг те. Заавал гоё байж ич тэр хүний ажил айгу гоё бүтдэг ч юм уу. Манай одоо үйлчлүүлэгчдийн ярианаас ч юм надад бас их айгу туссан юмнууд байд юм хурши найз өнөөдөр ингээд нүрэ бодуулаад ингээд үсэн анзлуулаад ингээ яасан чи яг би ингээ гоё цогцоор нь хуцандаа ингээ тохируулаад ингээ явсан чинь миний ажил бүр амар урагштай бүр бүтээ явчих. Урд нь энэ тэнд очиод ирээсээ оочрлал за байж чи байж гээл одоохон ингээл ингээл идэг гэсэн бол аливаа наашаа ороод иртээ тэр бүсгүй гээл ингээ тэр гоё хүүхэн наашаа ороод иртээ. Сайхны өмнө харц буруугүй юм. Ирчүүд яг үнийг хэрэгтэй будаггүй бүсгүүчүүд гоё харагддаг гэсэн хэрнээ Монгол бүсгүй гоё харагддаг гэсэн хэрнээ будаад зэгзээд явж байгаа бүсгүйг эргэж харахгүй би чаддаггүй л ахгүй юу. Тэгэхээр бас энэ бүхнийг яг мэрэгжлийн түвшинд олж авах манд бол та айл сургуулийг төгсөв. Би 2007 онд Монголын өсчин гооцолчтой холбооны мэрэгжлийн академи гэж байдаг. Тэр академи одоо төгссөн. Ерөөхдөө бол яг анхны гараагаа бол ээжээсээ сураад ээжигээ дагалдаад оюутан байхдаа л дагалдаад эхэлсэн. Чиний нөгөө өөр мэрэгжил эзэмсэн ч гэсэн одоо яг миний одоо хийх ёстой юм байна гэдэг яг тэндээс л яг болж байна. Гүнзгийрүүлж гэх юм бол видал салонд очиж одоо одд өсч байгаа донгогч дээр манай ээж намайг авчиж өгөөд чи одоо ингээ миний охиныг улам гоё тий боловсруулаад хөгжүүлээд өгөөч гэд яг аваачиж тушааж өгч байсан. Тэрнээс энэ хүртэл явж байна гэж. Түүнээс хойш 9 жил өнгөрчээ.
гой хүүхнийг харангуйтаа би одоо яг ийм өстэй байх хэвээр байна. Ийм бодолттой байх хэвээр байна гэж боддог боловч өөртөө тохироогүй зүйл гэдэг бол бас хүний хувьц өмсцөнтэй л яг л адил өсгүүчүүдийн нийтлэг алдаа гэдэг ч юм уу. Яг ингээд нүр бодолтон дээр, үс засалтан дээр ямар алдаанууд анзаарэгддэг вэ? Одоо нөхдүүд маань ерөөхдөө нөгөө одоо YouTube-ээс тэгэл одоо интернет бичлэгүүдээс үзэл ерөөхдөө аяга өөрсдөө оролдоод хөөрхөс сурцсан тийм мэдсэн юм байдаг. Гэхдээ яг өөрийн нөгөө онцлогоо яг ямар юм тийм миний нүүрний бүтц ямар юм, нүдний хэлбэр ямар юм гэдгээ яг мдээгүй мөртлөө яг ингээл контртчул гоё юм байна гэл хитрхийн нөгөө монжуу нүдтэй мөртлөө жоохон монжуу олгож контртох ч юм уу хитрхийн урт болгож ийн гээд контро хэтрүүлэхтэй тавьдаг ч юм уу эсвэл дугуулаад хараар зурах ч юм уу тий энэ нь өөрөө нөгөө хүнийг айгу хурц тэгээд дээр нь овор нэмж харагдуулдаг. Тэгэхээр яг мэрэгжлийн хүн дээр очиод яг би ямар нүдтэй байна ямар төрхтэй байна яг надад тохирсон бодолт одоо ерөөхдөө 2 3 өдрийн сургалтаа 7 хоногийн сургалт гэж сургалтууд ихээр гарцсан учраас тэгээд бас мэрэгжлийн хүнээр заалгаад авчвал цаашид өөрийнхөө зөв төрхийг олоод авчна гэсэн. Яг өөрөө бол заах уу? Би ерөөхдөө үйлчлүүлэгчтэйхэн хүсэлтээр ерөөхдөө нэг VIP маягийн сургалт бол ортой. Тэгэл яг сургалт тийшээ явах бүр харахад зав маань ерөөсөө болохгүй. Одоо ингээд солонгос охтуудыг дураад контра ингээл урт нэг зузаан тавьдаг штеп. Клипэн дээр бол их гой контртай цагаан арьстай охтууд гараад идэг. Амьдрал дээр Монгол охтуудын нүдэн тохирох уу? Яг нөгөө нэг юм Монгол эмэгтэй нүдөр төрөх гэж байдаг шүү дээ. Өргөн шанаатай одоо зузаан уралтай, ойногор нүдтэй ямар гэдэг тийм дүр төрхөө битээ бас алдагдуулаасаа гэж миний бодлоор бас хүсдэг байхгүй. Хүмүүсийн зургийг ингээл хараад модельүүдийг ч гэсэн ингээл харж байхад айгүй гоё юм зүгээр л юм ойногор нүдтэй гэсэн ирнэ. Яг гоё юм зөвхөн төрхтэй охтууд бас зөндөө биш. Тэр охтууд бол үнэхээр бас бусдаас ялгарчлаа байхгүй. Өөр хороо байснараа. Гемас салооны бас эхлэлийг хамтдаа сонсъё л да. Анх хэдэн онд яг гемас салон байгуулагдсан. Манай салон болохоор 2004 онд нэгдэжсэн. Гема гэж болохоор манай хойш шууд боддог шүү дээ. Тэрнээс олж айгүй маш олон эмэгтэйчүүд тохныхаа хэсгээс. Хатан байж бас өсч. Ингээд ерөөхдөө бол баг үе дамжсан өсч юм уу дөө. Тэгээд хатан ээж манаас ч миний өөр ээж манаас ч манай үеэл дүү бас шаа салоныг ч хосоо гэдээ байгаа. Ерөөдөө хөвчлө өсчөнгүүд тий. Ер нь бол үсийг бол зүгээр утгаар нь мэдэн дөө гэж байна. Шинэ жил боллоо. Ануужин шинэ жил гэсэн чинь гинт шинэ жилийн тухай ямар санагдаад байна. Өсгөөчүүд чинь жингээ асгаас ахуулаад одоо яана нүрээ яаж бодно үсээ яана одоо ямар даашин зөмснө гэл одооноос бодож эхэлж байгаа л та. Тэгэхээр энэ жилийн одоо үсний чиг хандлага ямар явах вэ гэхээр бүгдийг орчдөг юм болов яадаг юм бол ерөнхийдөө ямар байвал одоо зүгээр байх бол. Одоо ер нь хүүхнүүд минь айгүй халимг сонирхдаг болсон халимг гэсэн. Одоо яг л нөгөө модерн гэдэг шиг халимг тэгэл нөгөө пинтүү засалтай тиймэрхүү засалтууд маань буцаад эргээд модонд орсон. Тэгэхээр халимгаараа айгүй гоё ингээд засалтаар тайралтаар бас өөрийгөө бас гоё ч юм уу бас гоё. Заавал хит юм нөгөө гоёлын саа цаццаа одоо нэг тийм гоёлын засалт одоо баг саа ийцэн баха болцсон. Тэгэхээр яг бас ямар арга хэмжээнд явах гэж байна. Ямар хувц өмсөх гэж байна. Гоё урт даашин зөмсөх гэж юм уу? Богны юм уу? Эсвэл аксессуар ингэр ямар хүн тий яг тэрэн дээрээс шалтгаалаад одоо бодолтаа тааруулна. Үсээ бас зохицуулж янзлна гэсэн. Нэг хэсэг нөө үнжээ гараад бүгд төсөө ингээл тариулсан шүү дээ. Тэгээд нэг урт төстэй охтууд нэг хэсэг ховордол ирсэн. Одоо эсрэгээр урт төстэй охтууд бас айгүй их болчиход байна. Тэгэхээр одоо яг бид гурав шиг урт төстэнгүүд өсөө яг явал дэрэн болоо. Урт төстэй охтууд бол айгүй гоё шүлжээснүүдээр шуулт хийж болоо. Шүлжээс чинь бол ер нь хамгийн хурдан мөртлөө хамгийн гоё загварлаг харагддаг. Тэгээ хамгийн үсэнд гим хоргүй. Тийм аргалтай ер нь яг яарсан үедээ бол газ сүлжээсээр гоё линзэл шуулт хийлгээл явахад бол ер нь л цаг хэмнээ. Шинэ жилээр ч сүлжээд орж болно үстэй хувцандаа тохируулаад. Ажилдаа одоо офисын ажил хийдэг байсан ч сүлжээд явчих болно. Тийм тий. Бас өсвөлч нь бас нэг ашиг тусна үсийг хурдан ургалдаг гэсэн. Байнга юм сүлжээд ахаар. Жохон багт имээ тэгээд сүлжээд өгдөг гэсэн. Энэ үнэн болоо. Тэг байж болно шүү бас нөгөө дандаа ингээд үснээс нь ингээд ерөөхдөө нөгөө хууханд ингээд зочроо өгөх одоо угааж явахдаа хүртэл ингээд массажлаад дуусны ханараа ингээд жоохон баг зэрэг татаж өгдөг байхгүй үсийг. Тэгэхээр хуухны одоо цусны эргэлт сайжраад
ургалтанд хүртэл нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр байнгын одоо дээр үед тэгээ самнуулаад шүлжүүлээлээдэг гэдэг чи одоо ерөөхдөө их самнаа гэдэг чинь цусны эргэлт сайжирч байгаа. Тэгээд тэдний чинь хурдан ургамт л гэсэн үг байхгүй. Одоо самыг баг бас хэрэгэлдэг хүмүүс хоорол. Би бол сам хэрэгэлдэг шүү. Тэгэхээр ээж самнаад усны чинь сүүлийн үед унаад байна уу юу самнахгүй. Тийм унаад. Ус уналтыг зогсоодог олон янзын витамин, шампунь гэл байдаг. Тэгэхээр миний бодлоор хэрэглээд бас ус заримдаа ингээд уналт нэр зогсохгүй юм санагдаад тий. Наадах ч юм л ерөөсөө яг нөгөө хуухны яг цэвэр арчилгаа байхгүй. Усны уутан зарчим битүүрчхэр нөгөө цусны эргэлт чи удаашраад тэгээд усны уналт чи ихсээд ургалт нь одоо удаашраад ирдэг байхгүй. Тэгэхээр усныхаа хуухыг бол маш сайн цэвэрлээд ер нь бол улиралдаа нэг удаа цэвэрлж идэг юмгүй. Бүсгүйчүүд нүүр бодолтаар ч юм уу тий ус засалтаар өөрийгөө одоо олохынсан шал өөр хүн болохынсан гэж боддог. Яг нь нэг талаасаа эрэгтэйчүүдийг хураад байгаа юм л та. Гэхдээ тэр чинь бас яг өөрийнхөө дүр төрхийг олно гэдэг бол бас их сонирхолтой амьдралд өнгө нэмж байгаа нэг хэлбэр юм болоо гэж бодод байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн их одоо хувирал авдаг ч юм уу олон төрөлдлөөр буутахад хувирал авдаг царай гэж байдаг. Царай муутай эмхтэй хүмүүс юм байдаг шүү дээ. Ингээл харахад яг нөгөө одоо бид нар нөгөө мэрэгжлийн хүчин гэж хэлэх юм аашаа ингээд энэ тэнд явж хахад одоо хүний өснө ингэсэн үл энд ингээд тайрчул гой зохиндоо яана энэ урдаасаа бүр тасарлаа боосоор байгаа халзарлаа гэж ингээд яг нөгөө эмзэг юм ин олж хараал. Тэгээ нүүрэн дээр ч гэсэн одоо энэ хүн ингээл одоо энэ нүдэн дээр л ингээд ажилчвал хамраа нэг жоох ингээ уусгацсан бол гээд би яаж юм мардаг болчтой шүү дээ. За амиж ингээ шинжлэх өнөөдөр айгүй хөөрхөн натурал гоё эмхтэлэг хөөрхөл шүү дээ. Тэгээ би хараа яг мэдсэн бас хитрхийн нэг хүмүүсээ дуурайж бодох биш. Зөвхөн өөртөө тохирсон бодолтой гэвэл ямар үзэсгэлэнтэй харагдсан бэ гэж. Мейкапчдын арга барил их өөр байдаг ш. Зарим нь болохоор ингээд бүгднгээ нэг шанаатай болгож боддог юм уу? Гэх мэтчлэн гэрэл сүудэр тавихад ер нь монголчуудын нүүр бас их ярвигтай байдаг юм шиг санагдаад байгаа. Хэцүү юм шиг үлэн хэцүү тийм ээ. Тий. Ерөнхийдөө нөгөө шанаа товдоо учраас яг шанаа дээгүүр яг төвгөр хэсэг дээгүүрэл багасгах зорилгоор л энэ сүудрийг чинь тавиад байгаа. Америк бодолд бол доогуур ингэж бүр төвөөлж байна. Одоо ясны бүтцээ илүү хурцлахын тулд эдгээр чинь өөртөө жижигхэн царайтай хүмүүс учраас яг энэ өргөн шанааныхаа доогуур тавьж өгчээж илүү нөгөө юм ясна илүү гоё бүтцтэй харагдах гэдэг юм л та. Тэгэхээр ерөнхийдөө дугуй царай л яг стандарт юм ээ. Олон нийтэд таалагддаг. Дуу гэж жоо 100 биш үү? 100 ч юм уу. За нэг юм царай л. Тийм нэг 100 царай. Би ч өөрийгөө бас 100 царайтай гэж бодсон чи би ч юм. Бүр их дугуй царайтай юм. Бүр их нүдтэй бүр их бол биш ээ. Чинийх бол ерөнхийдөө зөв төрх байхгүй юу? Тийм. Ерөнхийдөө зөв төрх. Дуухвал нэг өргөн бол биш те. Яг нэг 3 юу тэнцүү байдаг гэсэн шалтгаан гэсэн үг тий. Дуу яриа. Тийм зөв төрхтэй охтод бол бүр нэг яахтар нөгөө гэрэл өдөр тавих л гайл тавиал яалахгүй. Ерөөдөө зөх хэмжээгээр жоохон тодруулаад болчихно. Шинэ жилийн баяр болох гээд бүсгүйчүүд маань хэрхэн гоё болох вэ? Хэрхэн одоо гоо сайхнаа тодтгох вэ гэж байгаа энэ цаг мөчтөөр 3D гема салганы стилист Баяр Чимгийг та бүхэнтэй уулзууллаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг цэцэгт мэдлэгээний зүгээс танд улаан сарныг бэлгэлсэн байна. Сарны цэцгэн дуртай байх. Дуртай. Бид таны хаз жаргалын эрч. Хамгийн сүүлд хизээ цэцэг авсныг бас их сонирхож асуудаг юм бид нар. Нөхрөөс авсан. Маань хөрч ер нь амар романтик ш. Ямар баяр цэцэг. Баяр болох гэж байгаа учраас олон сайхан бүсгүйчүүдийг бас гой сайхныг нь тодтогоод өөртөө ихтэй байх тэр боломжийг хангаж байгаа 3D гема салон болон за ялангуяа стилист Баяр Чимэгт маш их баярлалаа. Тэгээд энэ салбартаа бас хатнаа нээж дандаа шилдэгүүдтэй бас хамтарч ажиллаж байгаа танд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Мэдээж Монголын одоо мейкапын бас чиг хандлага дэлхийд гарах тэр цаг тун удахгүй ирэх байхаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа.
3D-ийн салооны стилист за Баяр Чимээ бүдхэн өрн оролцоолаа. Ингээд дараагийн дугаараар иргэд уулзлаа. Баяртай бүсгүйчтэй. Баярлалаа.